Т1 хэмээ халуунтай А литр ус. Харин Т2 хэмээ халуунтай Б литр ус хоёрыг нийлүүлэх юм бол Т1-ийг үржих нь А, нэмэх нь Т2-ыг үржих нь Б, хуваах нь А дээр нэмэх нь Б гэсэн ийм хэмээн халуунтай шинэ ус үүсдэг. За тэгэхээр манай энэ бодлогын хувьд бол маш амархан бүтээгдэхүүн нь 70 градусыг 150-аар үржүүлээд 40 градусыг 131-аар үржүүлээд энэ хоёрынхоо нийлбэрт богдож байна. За ингээ хүртвэртэй бол 15740 градус гэж гарч ирнэ. Ойртой 281 болно. Энэ бол ойролцоогоор 56 зууны 1 градус гэж гарч ирнэ.